Одоо үсттэй чи босон хотод амьдардаг гэр оронгоо годамжаар алхаж байв. Хэд хоногийн турш юу ч хийцэнгүй. Өсөж өхийн даваан дээр тэндээс нэг хүн чамайг чиглэн ирж харагдана. Яагаад чи их гой хувцасан тэр хүн чам дээр ирээд идэх хоол, байх газар, аюулгүй байдлыг санал болгов. Итгмээргүй байсан ч гэсэн итгэхээс өөр арга байсангүй. Даанч машинд нь суусан тэр мөчөөс жинхэнэ хар дарсан зүуд эхэлнэ. Өсөж хусчихсан. Чамд нэг тоо өгч гисэн. Тэр цагаас хойш чамайг хинч нэрээр чинь дуудахгүй. Чи одоо хүн байхаа болсон. Чи зүгээр л нэг идэх зүйл болсон. Чи жинхэнэ амьдрал дээр Squid Game буюу ахан дүүсийн гэр гих тусламжийн газар ирсэн байна. Ойн хаан ихтэй маш олон барилгууд, бүр маш олон барилгууд. Тэнд бараг 4000 гаруй хүмүүс цэнхэр биеийн тамирын хувцастай жагссан харагдана. Ханаар хүрээлүүлсэн бараг нэг тосхны хэмжээтэй. Тэр хамнууд нь гэхдээ ямар нэгэн зүйлээс хамгаалсан хан биш. Харин дотор байгаа хэнийг ч гаргахгүй гэсэн зорилготой. Даваад гарвал дахиад нэг өндөр хашаа, дээр нь дахиад нэг төмөр тороос. Даваад гарлаач хаашаа явах нь тодорхойгүй. Хаана байгаа мэдж байгаа юм нэг ч байхгүй. Дотор бүх насны эрэгтэйчүүд байсан бөгөөд бүгд хамгаалагч нарынхаа урьж агсан байв. Хөгшин залуу, хүүхэд гэд бүр бүх насны хүмүүс. Тэр хүмүүсийн толгой дээр ингээд нүрс сорив. Үсийн засван ямар ч хайр үзүүлээгүй гэдэг нь сорвиноос нь харагдана. Нэг хүн барилга руу авирж буй харагдана. Итгэн хормын дараа толгоогоор унаж өгөхэд хинч орилсангүй. Хамгаалагч нар нь юу ч болоогүй юм шиг хэлээл цогцыг нь зөгөөл аваа авчлаа. Харин барилга дотор ихэнхдээ харах уу маш олон жагсааж тавьсан төмөр орнууд байв. Ойр орчимд нь 20 гаруй үйлдвэр байсан бөгөөд тэдний энгийн өдөр нь маш хүнд хэцүү хар бор ажил хийх өдөржингөө тэгээд амьд үлдэх. Яг үндэ тэр хүмүүсийн 10% нь л тийм орон гэргүй хүмүүс байсан. Бусад хүмүүс нь зүгээр л нэг бодомжинд явж байгаа ууцсан ч юм уу явж байгаа л булхаалагчсан байсан. 1975 оноос 86 оны хооронд 38000 гаруй булхаалагцсан ба 84 онд 4300 хүн нийт дор хоригдчихсэн. Тэр хүмүүс нь байнга зодуулдаг гэсэн бөгөөд хамгаалагч нь тийм бейсболын цохиураар цогтөг. Зодуулахаас гадна жоох хүүхдүүд нь бэлгийн дарамтад өртөв. Хүчээр хар тамхи хэрэглүүлж байсан гэсэн ч яриа байдаг. Тэндээс нэг хүн амьд үлдсэн байна. Тэгээд тэр хүн хэлэхдээ ажлаад хэлэхгүй хэсэг амарч байсан нэг хүн толгойдоо цохиулаад шууд л өгчихсэн. Тэр мөчийг би маш тоо санаж байна. Тэр газрыг хариуцсан байсан хүн дор хаяж 40-50 хүн алчсан. Үхэл гэдэг зүйл бол зүгээр л энгийн үзэгдэл болцсон байсан гэж ярилцсан өгсөн байдаг. Хальт суусан хүний амьдрал хормын зур алга болчихсон нь ямар хэрцгий газар байсан бэ гэдгийг харуулж байна. Нийт 513 хүн тэнцээ нас барсан бөгөөд сүүлд 687 гэж дахин тодорхойлогдсон байдаг. Ихэнх нь өсөж өгсөн байсан гэдэгч бас нэлээдгүй хувь нь зодуулж өгсөн байдаг. Харин шал болон ханан тийм ногоо ягаан өнгөтэй байгаагүй Squid Game шиг хамгаалагч нар нь бас масктай байгаагүй. Гэхдээ нэг тийм чигэд буцалсан байсан. Бас тоглоомнууд нь Squid Game-ээс ялгаатай нь тийм BB-нтэйгээ Squid Game шиг тэгж тоглолтгүй. Гэт хүмүүсийг нэг хэцүү байрлалд маш удаан хугацаанд зогсоон тэгээд хөдөлгөл тэр дороо бүтлээ задуулдаг. Бас нэг хэрцгий тоглоом байсан нь урт нь хамгаалагч ирээд зүүн баруун гэж хэлээд зүүн талаас нь эсвэл баруун талаас нь шууд нөгөө цохиураараа хөдлөөн цогтөг байсан. Тэгээ хамгийн топ твист нь заяа тэрний эсрэг хинч юу ч хийгээгүй. Хүн бас тийм том барилга тосгон бараг босч чадах чи харнаа да. Тэр нь тэгтээ учиртай. Яагаад гэвэл засгийн газар энэ талаар бүгдийг мэдчихсэн. Солонгосын засгийн газар шүү дээ. Яагаад мэдчихсэн мөртлөө тэрний эсрэг юу ч хийгээгүй. Харин ч эсрэгээрээ тэр засгийн газар нь энэ бүгдийг санаачилсан байсан. Тэгээд яагаад вэ гэсэн чинь Олимп удахгүй болох гэсэн. Тэгээ Олимпийн өмнө хотоо цэвэрхэн модерн харагдуулах гэж тэгсэн шалтгаан өгсөн байдаг. Тэгээ энэ бүх харгислал нь 1987 онд Олимп эхлэхээс өмнө олон нийтэд баригдаж хүчээр хаагдсан байдаг. Зохион байгуулж исэн хамгийн том хэрэгтэй хүмүүс нь итгэл жил шоронд орсон. Нөгөө нэг 40-оос 50 хүн алсан, бараг 50-аас дээш хүн алсан. Тэр нөхөр чинь 2.5 жилийн шоронд зовсон. Шалтгаан нь улсын нэр шамшигдуулсан. Тэгэхээр яг Squid Game биш ч гэсэн Squid Game-тэй төстэй маш олон зүйл байдаг. Одоо хэлсэнчлэн цэнхэр биеийн тамирын хувцас тоогоор нэрлэгддэг. Хамгаалагч нар нь хитрхи харгас маш их бүхэл өгсөн хүмүүсийнх нь биеийнх нь хэсэг нь хар зах дээр бас зарагддаг байсан. Тэр зүйлүүдээрээ Squid Game-тэй төстэй. Гэхдээ Squid Game-ийн зохиогч, найруулагч Wan Dong-kyuk нь
хизээч сэтгүүлсэн тэрнээс болсон гэж тэр талаар юу дурчиж байгаагүй. Зохиогч нь өөрөө хэлэхдээ би ингээд өөрөө ядуу байсан үе. Тэгээд дээрэс нь Японы аним манганаас санаа авч тэгээд ийм санаа төрөд хийсэн гэж ярьдаг. Японы аним манга гэхээр надад бол нэг л аним санаанд орж байна. Ultimate Survivor Kaiji гэдэг аним байдаг. Ер нь Squid Game-тэй нэлийн төстэй. Би бас боддог л байсан Squid Game-ийг яг санаа авсан байна. За тэгээд өнөөдрийн яриа нэг иймэрхүү Squid Game бодит явдлаас үснэ үгүй бол яг 100% баттай биш. Гэхдээ өмнө солонгос нэг тиймэрхүү хэрэг болж ирсэн нь баярлаа.